Өнөөдөр дэлхийн ертөнцид урд хожид гарч байгаагүй томоохон өөрчлөлтүүд гараад байна. Ирээдүйн төлөө хамтын хүсэл тэмүүлэл бүхий шинэ үеийг бүгтэн авахд ялангуяа бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь нэн чухал үүрэг зорилт бидний өмнө тулгарч байгаа юм аа. Вьетнам улсын дарга Ши Цзиньпиний дэвшүүлсэн нэг улсын аюулгүй байдлаар нөгөө улсын аюулгүй байдал хангагдаж байдаг. Улс орон бүхэнд хамааралтай, дэлхийн ертөнцид хамааралтай, хүн төрөлхтөнд хамааралтай. 这期项目已经奠定了一些各类熊保护的良好基础。 Аливаа нэг улс орон орчин тогтнохын үнэн сүнс бол соёл гэж үздэг. Олон соёл иргэн шиг зэрэгцэн орших ёстой. Энэ дотроос шилдэг соёлыг нь цаашаа хөгжүүлэх ийм боломжийг бол нээж байгаа. Монгол, Хятад хоёр улсад туйлын ач холбогдолтой ийм цогцгол санаачсан байна.